Улсын авраг малчин. Дөрвөн улирлын эрэс тис уур амьсгалыг ажирлгүй туулж, нүүдлийн ахуйгаа үе дамжин авч яваа ард түмэн бол монголчууд. Амар минь сайн суулаа. Тийм ээ. Эргэх 4 цагийн аяст зогцож, мал сүргээ өсгөн үржүүлж, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа нэгэн хөдөлмөрч гэр бүл. Гал морин жилийн босгон дээр төр түмэндээ үнэлүүлж, улсын авраг малчин химээх эрхэм хүндтэй цол хүртжээ. Тэд Сэлэн аймгийн Баянгол сумын хараа 1-р багийн малчин Ядамжуу энх оюун нар юм. Манай тойргоос уян Сэлэн аймгийн Баянгол сумаас Монгол улсын засгийн газрын шагналаар шагнагдаж Монгол улсын авраг малчин хэмээхийн эрхэм хүндтэй цолыг маш олон малчид дундаасаа хөдөлмөрөөрөө одоо шалгарч хүртдэг энэ шагналыг ардуулахын эрхэм үүрэг бид гуравт олсон байна. Тэгээд бас бид бүхэнтэй хамт аймгийн засаг даргын орлогч цайн цог дарга бас за сумын удирдлага манай давааням дарга за манай Эрдэнэт дарга нар бас ингээд сайхан хүрэлцэж ирж хүндэтгэл үзүүлж байгаа шүү. За тэгээ өнөөдрийн энэ сайхан өргөмжлөлийг манай Улсын хурлын гишүүн Далайн Батбаяр гишүүн уншиж санагдуулж гардуулж өгнө. Сэлэн аймгийн Баянгол сумын хараа багийн малчин Баттөмрийн Ядамжав танд. Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа доктортой эрхлэн эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань өндрөөр үнэлж улсын авраг малчин нар шалгаруулан өргөмжлөвөө. Эрдэт мал сүргийн тань буян шиг аривчин дэлгэрч байх болтугай. Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Бадам сүрэн хэмээжээ. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил 2026 он гэсэн байна. Засгийн газрын 2026 онд 1-р сарын 28-нд аврагаа гэж дуудсан. 37-р тогтоолсон. Улсын авраг малчин улсын авраг шүү. Энэ цолыг дагаж сумынхан нэр хүнд явдаг. Улсын аврагтай сум гэж явдаг. Дагаад аймаг нь явдаг ийм өчтөй том шагнал байгаа. Тэгээд энэ шагналыг дагаж Монгол Улсын засгийн газрын улсын аврагын цом гэх энэ цомыг та их дагаад дуулжээ. 1945 онд дэлхийн 2 дугаар дайнд дуусаад ингээд түүний араас одоо Монгол улсын авраг малчин 44 оноос ингээд гардуулж ирсэн. Чаа сонгоон одоо шийдвэрэл. Тэр үед бол ингээд цалин цагаан мөнгөн одоо 5 оншуу малын дөрс бүхий дээрэс нь одоо саяны өгдөг цом бас цалин цагаан ингэж гардуулдаг байжээ. Тэр үеэс бас энэ одоо хөнөг хөнгө одоо бас хөнөг хөнгө гэж гардуулдаг байсан ёсоор ингээд энэ чинь 80 жилийнх нь түүх болж байна тийм ээ. Ингээд 80 жилийн босгон дээр бас одоо Монгол улсын авраг гэдэг энэ сайхан уян заяаг энэ сайхан гэр бүл гал голомт маань ингээд авч байна. Тэгээд бас энэ ёсоор бас одоо цагаан идэг хэлсэн энэ сайхан хөнгө одоо 2026 оны гал морин жилийн авшиг өрөөл бүхэн танаа гэр бүл цуглаж байхын өрөөл төсөөлөн байна. Засгийн газрын шагнал бас сонголттой болж байгаа. Тэгээд өргөө цагаан улаан халзтай гэр дагалддаг байсан бол энэ жилээс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж юм уу эсвэл сансрын үүрэн холбооны тоног төхөөрөмж юм ингээд сонгоод авдаг болсон. Тэгээд одоо малчд маань их цахим болж ухаадаг болж байгаа. Тэгээд та бүхэнд энэ дагалдах шагналыг гардуулж өгье. Өдөө аж ахуйн шинэ сайд томилогдсон. Бадам сүрэн гэдэг Дорнод аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн байдаг. Танд мэд хүргэж минь энэ сайхан мөнгөн өөрийнхөө эдээ цагаан эдээтэй мөнгөн аягаад тусад нь дурчилж хүргээрээ гэж Бадам сүрэн сайд захисан байгаа. За энэ ингээд яг сайдын өөрийн гарын гэдэг юм аа танд баяр хүргэж бишээсэ. За энэ гэргийд нь Сумын хараа багийн малчин Баттөмрийн Ядамжуу таны гэр бүл
Хөрнийхөө дэлгэр сайхан нутагт ариун ашиг шимт мал сүргээ өсгөн үржүүлж мал ухаан туршлагаараа малчин төмнөө мандааслыг тэнүүлэн Монгол улсын авраг малчнаар шалгарсан талархаж энэ хүндэтгэлийг бид бүхний зүгээс хандуулж байгаамаа. Энийг гэр бүл яа. Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн амнаас бас улсын авраг малчин болсон та нартай бас аймгийн засаг даргын хамгийн газрын гаргийн бэлгийг гардуулъя. Тэгээд эрүүлэн хийж байгаа хамгийн сайн сайхан хүмүүс бас хүсэн өрөөё та хэд. Тэ мөнхийн нэхэн өргөн дотоо мөр бигсэн суугаа эрхэм батлаж тиймээ. Хоолон зайлхан холбож хэлсэн хүгэн цус ариун хүн байгаад аргамар хөрдөө хөдгүүдийн босоо цагаан хэмэр нивээгээд алдаг хорвогийн жаргал дээр ахин уулзцаагаад авьяас илгийн онгол доороо цөмөрөө нэгтэн ажиллаад энтэй цэнхэр хорвоогийнхоо эргэх хорвоогийнхоо жамаарал аав ээжийн ёсоор ахын дүүсийн өрөөлөөр амтхтын учралаараа уунсан учирч явахын учир үлдэлтэй өрөөдийг өөдөөд нь өргөн ба дэвшүүлэн айтгая. Энгэртэн хилэлцэх энэ шагнал тэдний олон жилийн уйггүй хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлэмж мөн. Ядамжив энэ хоёрын нар 2005 онд Увс аймгийн зүүн говь сумаас Сэлэн аймгийн Баянгол суманд шилжин ирж тэр цагаас хойш өвөг дээдсээс уламжлан ирсэн нүүдлийн мал аж ахуйга дөрвөн төрөлд нь өсгөн үржүүлж явна. Тэд байгалийн хатуу ширүүн сорилтыг уйггүй хөдөлмөр хичээл зүтгэлээр даван туулж ийхүү өнөөдрийн энэ эрхэм амжилтанд хүрч байна. Тэгээ 2000 онд гэр бүл болоод тэрнээс хойш одоо 26 дахь жилдээ мал малж явна. Энэ манай Сэлэн аймч газар тариалангийн бүс нутг гэдэг бол эрчимсэн мал аж ахуй төлхөө анхаарч байгаа. Тэр засгийн газрын бодлогыг бариад энэ малын толгой чанар дээр их анхаарч 500-аас доош л 350-аас 450 хооронд л тогтмол барьж байсан. Энэ жил яг байгалийн цаг уур ягаад борлуулалт нэлээд хийсэ. Өхөр бол лимузин үйлдвэр байгаа. Хойно бол эдлэва. Эдлэва үйлдвэрийн бол бас манай борог бол дүүсүүл хамгаалах төслийг хэрэгжиж байгаа. Тэрнээс биднэрт эдлэва хуц 3-ыг авч өгсөн. Тэрийг сүүлийн үед хоноо эдлэваар үржүүлж байгаа. Махны гарц үлээ жин үлээ татна. Тэрүүгээр үлээ давуу талтай. Тэгээд бид нар ч одоо нэг хүнийг 4-5 жил болох биш. Энэ хурах төлөгтөнд борлуулахад хамаагүй жин үлээ татчихлаа. Одоо манай сумд одоо 12 улсын авраг малчин төлсөн байдаг. Авирын жанлуу, Батын лавгсрын, манай улсын хошоо авраг, Басангийн Балжины авраг хүрэлцэн ирсэн байна. Ламаагийн Батны авраг хүрэлцэн ирсэн байна. Нянгарын Отхон дорж аврагууд одоо бас хүрэлцэн ирсэн байна. Одоо эдгээр одоо авраг малчтынхаа одоо хоочиг залгаж одоо өнөөдрийн мөрхийн сайхан цол үрцэн. Одоо хоёр малчиндаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ хоёр ядамж хоёр маань 11 дахь авраг нь төрж байна. Улсын хошоо авраг 2 төрсэн ийм өгөөжтэй ийм сайхан сум юм байгаамаа. Тэгээд энэ сумын маань иргэд малчид маань их хөдөлмөрч тэр бүгдийн маань үргэлжил өнөөдөр бас 2 авраг нэмэгдлээ. Маш их баяртай байна. Аврагууд маань мал маллах уламжлалт арга ухааныг бодлого төлөвлөлттэй уялдуулан ажиллаж ажил хөдөлмөрөөрөө бусдад үлгэрлж яваа манлайлагч малчид юм. Эднийх сүүлийн 3 жилд 400-аас 500 гаруй толгой мал тоолуулж сүргийн бүтцийг зөв зохистой харьцаанд барьж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч иржээ. Үхэр сүргээ Казакийн цагаан толгойд үйлдвэрээр сайжруулж 2017 оноос хонин сүргээ Эдлбай үйлдвэрийн хуцаар чанаржуулсан байна. Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж эрхэд төртөөнд хагас эрчимдсэн фермерийн байр байгуулж аж ахуйгаа өргөжүүлжээ. Фермер бол аж ахуйг одоо эрхлэхэд одоо ингээл бэлэн болоо фермер юм арай бэлдсэн. Одоохондоо арай л бууж амжаагүй. Одоо ч ингээд жилээс жилд ингээд байгалийн цаг уur цас их орж байгаа юм чинь эрчимдсэн мал аж ахуйроо болоосоо одоо яг урахад бэлэн болоод ирсэн байна. Аяа чирснүүдэ насаараа малмалсан 12 хөктөрүүлж өдөө болтол өсгөж өдөө зэрэг төрүүлсэн.
аав ээжтэй нэг баярлаг. Тэгээд одоо ингээд улсын авраг малчин болж яхад орос өөрсдөө маш их баярлж байна. Амжилт гэдэг ганцаараа оргилд хүрэхээс илүүтэй бусдыг уриалж хамтдаа урагшлахыг хэлнэ. Аваргууд маань ч орон нутагтаа 6 өрхийг ажлын байраар хангаж 450 бог мал 10 тугалтай үнэ 2 адуугаар малжуулж амжиргаанд нь дэм болсон. Тэд Эрдэнэт малынхан үр өгөөжийг бусадтай хуваалцаж буян туйлсыг эрхэмлэн яваа хөдөлмөрч малчид юм. Улсын аврагын нэр хүндтэй шагнал авахд нутгийн ахын дуу сум орон нутаг аймаг улс ингээ бидний нэр хөдөлмөрийг өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Халуунд нь халж хүүтэнд нь хөрч ин олон жил одоо мал дагаж хөдөлмөрж явсныхаа үр шимийг хүртэж өнөөдөр Монгол улсын аврах хэмээн цол хүртэж байгаад хөлийг баяртай байна. Манай удмаас одоо төрж байгаа улсын авраг малчин дүү маань болж байна. Байгалийн хүнд хэцүү цаг үеийг бас ажилч хөдөлмөрч байдлаараа даван туулж одоо ч цаг агаар бас нэгсэл байдал хэцүү л байна. Мал бэлчих боломжгүй сасууд ихтэй. Тэгээд дүүнэрээр бахархаж байна. Сэтгэл одоо өндөр байна. Дүүнэр одоо улсын аврага усанд маш их баярлж байна. Насаар малсан авээж бидээс бас насаар нь одоо маллаад ажиллаж хичээнгүй нимба тийм хүүхдүүд. Та хоёр минь одоо хошоолаараа л гэж хүсье. Ээжнэр удам донцсон хөдөлмөрч малчин маш их баярлж байна. Манай хоёр дүү жинхэнэ хөдөлмөрч өсөд байгаа. Тэгээд ямар ч ясан хөдөлмөрийн ард түмэн улс төрийн үнэлээд одоо улсын авраг гэдэг хүнд цол гард ирсэнд хязгаараа их баярлж байна. Одоо цаашдынхаа ажил хөдөлмөрт яшаа амжилт гаргаж сайн сайхан амжирахыг хүсье яриач. Сүүлийн жилүүдэд тэд мал аж ахуйгаа түшгэлж зөгийн аж ахуйг давхар эрхэлж эхэлжээ. Анх 2 бүл зөгийтэй байсан бол өнөөдөр 5 бүл болгож өсөжээ. За жилдээ 120-с 130 кг зөгийн бал үйлдвэрлэж үүний 60-аас 70 кг-ыг Boro Gold компани ажилчдын хэрэгцээнд нийлүүлж үлдсэнийг нь сумын иргэдэд борлуулж өрхийн орлогоо төрөлжүүлж байна. Хөдөлмөрч бүтээл сэтгэлгээ тэдний жинхэнэ баялаг мөн. Гал морин жилийн босгон дээр за манай сумаас Монгол улсын авраг малчин хэмээх цол тэмдгийг манай хараа 1-р багаас хүртэж байна. За энэ 2 малчин маань болохоор ганц одоо мал маллах төдийгүй түүнийхээ хажуугаар өрхийн аж ахуй эрхэлдэг одоо зөгийг үржүүлж байна. Мөн одоо бэлчээр ашиглалтын холбоо гэд малчтын холбооныхоо одоо удирдлагыг хийж байна. Ингээд залуу малчтынхаа төлөөлөл болоод өнөөдөр бас одоо энэ олон жилийнхаа хөдөлмөрийг үнэлүүлж Монгол улсын авраг хэмээх цол малчин хэмээх цолыг хүртэж байгаа төлөөс их баяртай байна. Ингээд цаашдынх нь ажил амьдрал одоо мал сүргэн төв мөмөр өрч болтугай ингээд таяртай эрүүлийн хас жаргалыг хүсье. Бас энэ дээр Boro Gold төсөөлөл хамгаалалтаас анх 5 бүлзээгөө гэсэн. Тэрийгээ үржүүлэл жилд бас авах хөстэй хүмүүст ганц 2-ыг борлуулаад тэгээ балаа хураагаал ажиллаж байна да. Монд хөдөлмөрч хоёулаа зүтгэлээр нь яваад ч одоо ийм өнтгөрлөө маш их баярлж байна. Ингээд өвөг дээдсийнхаа бас өв уламжлалыг хадгалж малчин удмын өргөжлүүлж яваад өнөртөө илүү их амжилт хүсье. Аврах цол авах нэг хэрэг аврах цолыг бас хадгалж хамгаалж явах өөр хэрэгээ ингээд илүү их хөдөлмөрлж илүү их амжилт гаргахыг хүсье өрөөё. Ядамжив энх хоёун хоёр мал маллах нүсэр ажлынхан хажуугаар сумандаа хаан тус тэм хэрэгтэй байна. Тэндэл сэтгэлээрээ нэгдэж оролцдог. Тодорхойлбол гэргийн энх хоёун сумын ажилсаг тусч бүсгүйчүүдийн нэгдэл болсон. Сорхогтон хараа нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн бөгөөд орон нутгийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн. Энэ бүхэн тэднийг нийгмийн идэвх оролцоотой манлайлагч гэр бүл гэдгийг илтгэж байна. Мал сүргэн ариун ажил үйлс нь бүтэмжтэй сайхан үр хүүхэд нь одоо цаваа цэлгүүн ад жаргалтай сайн сайхан байх болтугай гэдэг өрөөдийг өргөн
одоо бяцхан гарын бэлэг гардуулъя. Баярлалаа. Эхнэр нь бол одоо тэр дуу хооронд сайн ядамжаа өөрөө бас энэ манай энэ бэлчээр ашигтай холбоо гэж манай энэ төрийн мөсдийн байгууллага ажилладаг тэрний маань дарга тэгээд олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Өөрийнхөө хөдөлмөрөөрөө одоо хүмүүсээ дагуулдаг. Өөрсдөө нийгмийн идэвхрээс одоо дагуулдаг тийм хөдөлмөрч нийгмийн идэвх сайтай хөдөлмөрч тийм одоо манай залуу үеийн одоо энэ цагийн үеийн манлал болсон малчтай бас төр бас нүдэн олж энэ хүмүүсийг маань улсын авраг гэдэг эрхэм сайхан шагналыг хүртэж байна гэж би бас бодож байна залууга. Улаанбаатар хотын бүдүүхний төлөөлөөс төрийн гарын бэлэг хондог том авраг болсонд баяр хүргээд цаашдаа ажил амьдралд хамгийн сайн сайхан хөсөөрэй. Эрүүл энх саруу сайхан байх болтгоо гээд өтгөн зөвлөлийн зүгээс энэхүү бүлгийг гадуулж байна. Манай энэхүү чинь сумын төв төрсөн хүн баггүй. Сумын төвийн зургийг авч байгаа. Энэ тос нуур уу шаварт нуур гэдэг энд энэ хүний төрсөн авраг ядамжаавын төрсөн нутгийн энэ суургаар гэдэг ингээд хоёр талаас ингээд авсан зүрх байгаа. Энэ аврагуудтай өшөөлөө их амжилт гаргаж хүн болгоно өөрсдийнхөө авсан цол эрхэндээ дүүрэн байж сайхан хөдөлмөрлж өшөөлөө их амжилт гаргахыг л хүсье доо. Тэгээд баярлалаа. Тийм ээ. Энгэрт нь гялалзах улсын авраг малчин хэмээх энэ эрхэм цол бол тэдний олон жилийн уйггүй хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлгээ юм. Энэхүү шагнал нь өвөг дээдсээс өвлөн үлдсэн арга ухаан, нутгийн зон олны итгэл хүндэтгэлийн илэрхийлэл. Ядамжав энэ хоёрын нар Монгол ахуйг орчин үеийн арга ухаантай хослуулан авч яваа хөдөлмөрч малчдын тод жишээ мөн билээ.